Ариун мэд хөргөөцөгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн мигмар гарагийн дугаар эхлээд бэлэн болсон байна. Мэдээллийн товчхныг хүлээн авч байна. Улаан умсмын иргэдийн төлөөлөгчтэй хурал 12 дугаар сарын 14-нд болох тов гарлаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй нохой 20 муур устгаад байна. 120 сая төгрөгийн үнэтэй цэвэрлэгээний машин дахтарсан цасыг цэвэрж дийлэхгүй байна. Улаан умсмын иргэдэд амьдрах ухааны сургалт явуулна. Улаан умсмын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаж байна. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Улаан умсмын иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар 4 асуудлыг хилцсэн бөгөөд Улаан умсмын иргэдийн төлөөлөгчтэй хурлын товыг гаргасан байна. Маргааш аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 10 дахь хуралдааны эхлэн тэгвэл өнөөдөр Улаан умсмын иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчид хуралд нь 4 асуудлыг хилцэж байна. Тэргүүлэгчид Улаан умсмын ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны хэрэгжилт болон төрөмчид хөрөнгийг худалдаалах сумын иргэдийн төлөөлөгчтэй хурлын товыг гаргах гэх зэрэг асуудлыг хилцэж байна. Улаан умсмын иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчтэй хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тэргүүлэгчтэй хуралдаанаар сумын иргэдийн төлөөлөгчтэй хурлын ээлжид 8 дугаар хуралдааны тов тогтоож хилцэх асуудлын төлөвлөгөөг эцэслэн хилцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 2 дугаарт нь орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт шинжилгээ хийх, ажлын хэсгийг байгуулах, сумын харьяа, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, баг, соёлын төв, хотын хөгжил цэцэрлэгчийн газар, застрал, дамга зэрэг хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалтанд хяналт хийх, ийм хяналт шалгалтын ажлыг хийх, ажлын хэсгийг байгуулах асуудлыг хилцэж байна. 3 дугаарт нь сургуулиудын үдийн цаг хөтөлбөрийн хэрэгжилт, дотор байр өрхөх сургуулиудын орчин нөхцөлтэй танилцах, бас санал дүгнэлт гаргах, ажлын хэсгийг байгуулах эдгээр асуудлуудыг тэргүүлэгч хуралдаанаар хилцэж байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 11 сарын 6-ны өдрийн тэргүүлэгчдийн 136 дугаар тогтоолын хэрэгжлийг хангуулах талаар бас хилцэж байна. Энэ асуудал бол аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаар хотын хөгжил цэцэрлэгчүүдийн газрын 2 автомашины техник хэрэгслийг үнэлгэд өгөх худалдах шийдвэр гаргуулсан. Энэ тэргүүлэгчдийн тогтоолыг сумын иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчид танилцуулж, сумын өмч хамгаалах зөвлөлөөр уг асуудлыг хилцүүлж үнэлгээ тогтоомжлох болдуулахаар ярилцж байна. Тэргүүлэгчид хуралд нь иргэдийн төлөөлөгчтэй хурлын ээлжид хуралдааныг 12 дугаар сарын 14-ний 9 цагаас хийхээр товлсон бөгөөд хилцэх асуудлын дарааллыг энэ хурлаас гаргах юм байна. Дараагийн мэдээ. Хотын хөгжил цэцэрлэгчүүдийн газраас төлөвлөгөөт нохой муур устгахлын ажлыг энэ сарын 5-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй нохой 20 гаруй муур устгах байгаа юм байна. Энэхүү төлөвлөгөөт ажил 2 дугаар сарын 1-ний хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдийн мэдээллийн дагуу нохой муурыг устгах юм байна. Хотын хөгжил цэцэрлэгчүүдийн газрын ажлын чиг үүргийн нэг болох золбин нохой муур устгахлын ажил 20 гаруй хоног үргэлжилж байна. Жилд дунджаар 1000 орчим нохой муур устгадаг бөгөөд өнөөдрийн байдлаар цаг агарын нүцгэлээс болж устгахлын ажил удаашрж магадгүй байна. Учир нь цас мандаа үзэгдэх орчин бага үед нохой буудахыг журманд оргилсан байдаг гэж тайлбарлаа. Ингэж нохой муур устгахдаа цагдаагийн газрын мэргэжилтнээс тодорхой зөвлөгөөг авдаг. Мөн устгаж байгаа хүмүүс нь олон жилийн ажлыг хийж дадилсан хүмүүс байдаг тухай ярьсан юм а. Устгасан нохойгоо хотын хөгжил цэцэрлэгчүүдийн газрын пүнкрийн хойд жалган зөөн аваач нь хурааж байгаад холбогдох байгууллагуудын байцаагч нартай хамтарч устгалд оруулдаг байна. Энэ хүмүүс бас энийг ойлгох хэрэгтэй нэг юм байдیں۔ Зүгээр нохой устгахыг нохой явж устгахыг гаргахгүй бол бас нэг өөр хэрэг. Тэрийг амархан. Тэгвэл энэ байгалийн таламжгүй нөхцөл гэж байдаг хөө. Будантаа цаас орсон салшууртай нохой муур ангийнхаа хоригно гэдэг одоо энэ муур нохойн чинь аюулгүй зааварчилгаа яваад тий. Тэрний дагуу ажиллах бол хэдүүлэн чинь галт сэвсэх шүү дээ. Тэрнээс биш зүгээр хүний хэлсэн болгоно хийгээд идэг ийм ажиллаа. Бид бол байгалийнхаа нөхцөл тааламжийг харж нохосгол явуулж байгаа. Нохой устгах ажил бол 2 сарын 1 хүртэл үргэлжлэн шүү дээ. Одоо бол 60 хоног гэж тооцохоор чинь хагас үтэн сайны хасаад нэг 40 хоног 30 хоног л устгах гэсэн үг. Тэгэхээр одоо бид байгалийнхаа нөхцөлийг харж байгаа л дээ. Өдөр болгоно явуулах тийм бодолтой байна. Цаашдаа үргэлжлэн. Энд бол ард иргэд бас ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар яг одоо яг 100 гаруй нохой устгаад тэр урд хураасан муур бол нэг 20-д муур устгасан. Муурны дуудлага сүйдээд ирж байна. Иймэрхүү байдлаар бол манай нохой устгахлын ажил явагдаж байгаа. Устгасан нохойг бол бид тэр урд манай нэг хогны диспетчерийн пүйтх байд.
тэрний цаатал цаашаас нь ингэр дээр аваачаа тоолоод ураагаад за тэгээд 2 сарын 1-нд бид яг аль ёсоор энэ нэг эрчимжүүлсэн ажлаа зогсоогоод байгаль орчны усын байцаагч мал аймдаг 20 цэрийн хүмүүсийг дагуулад холор амин бол авцсан байд. Тэгээд нөгөө хогны нэг ухцсан нөхөр рүү хийгээд холор амин хийгээд дээрээс нь ингээд трактораар төрж шороогаар дардаг ийм заавартай. Жил болгоно ийм зааварч яг тэрний дагуу хийгдэж байгаа ажил. Ус толд оруулсан нохооныхаа арсыг дахин боловсруулж түүхэд болох талаар асуухад манай аймагт хараахан ийм үйлдвэр байдаггүй, харин дархан нэхий компани нохооны арсыг нэг ширхгийг 5,000 төгрөгөөр авдаг гэсэн тайлбар хийлээ. Дархан руу арсаа зөөлөө гэж бодоход очих машин олддгүй, тэглээж хэтэрхий багуунаар авдаг учраас тухайн байгууллага алдагдал хүлээх эрсдэлтэй гэж хэлсэн юм а. Нохооны арсыг боловсруулах тал дээр бас ямар нэгэн бодлого барьж байгаа юм бол аймгийн зүгээс ч юм уу, танай газраас ч юм уу, ерийн тал дээр бид нар юу яасан юм аа? Нохооныхаа арсыг одоо эн чинь бас ингээд нийлүүлэх ярьсан. Дархны хиймэг ярьсан. Тэгээд тэд нар болохоор аюу одоо 5,000-аар авна гэж. Хамгийн дээд 5,000 гэсэн. Тэгээд 5,000-аар авахар тэд нар яг газар дээр авна. Тэндээ авна гэж. Тэгэхээр эндээс одоо ингээд тэрэн ингэхээр ерөөсөө бид нарт ингээд ямар ч юу байхгүй учраас тэгээд бид нар бас бид нартай бас тийм их олон тоогоор одоо бид нар чинь жилд манайх чинь 1000 гаруй нөгөө 90 дунд 60 хамгийн багадаа 1000 нохоостчих шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө ингээд болохгүй бид нарт. Бид нар яаж тээвэрлэх вэ гэхээр тэгээ нохооны арьсаач түнч бас тээврийн машинч бас хэцүү юм бэл. Бас ингээд ачуулах гэдэг үзсэн. Тэгээд болсон. Одоо энэ жилээс харин манай аймагт үйл ажиллагаа явуулдаг ганц нэг хүн зөвхөн санал тавьж байгаа. Туршиж үзье гэж. Энэ нохоо болон одоо тэр ийм одоо тэр чонч юм иймэрхүү амтны арсыг боловсруулах төвхтөд яг хоньны нэхий шиг боловсруулдаг юм байна гэж бас. Тэгэхээр бас технологи нь өөр байдаг учраас тэр технологиг бас туршиж үзэж байгаа хүн байгаа юм шиг үлээ тэгээд холбогдсон. Тэгээд туршаад үзье гэж. Тэгээд одоо энэ байдлаар нэг 10 арс өгөх гээл хүмүүс гаргацсан л байж. Иргэд нохоогоо 7-оос 23 цагийн хооронд хашаанд уяатай байхгүй бол нохоо муурстаж анчтын нүдэнд үзэгдүүл шууд буудах бөгөөд хариуцлагыг нь хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар хариуцахгүй гэдгээ хэлж байсан юм а. Залуучууд бол одоо нийгэмд юм хийхгүй шах байна. Яг одоо энэ дээр хэмэтсэн байхгүй шүү дээ. Энэ зээлгөө хүмүүс байхгүй л шүү дээ. Хөгт маань төгсөж ирээд ажлын байрг болчихсон. Энэ юу гэхээр боловсролын гажууд. Сайн нэгэн застай сайн улс орн бол хөгжиж явдаг байхгүй юу? Энэ юм өндөрт гарсан л одоо ерөөсөө энэ ядуурл ихсэж байгаа үй байж ишэл арчил гараад одоо ямар ажил хийж явах юм байхгүй дээ шүү дээ ерөөсөө. Улам хүмүүс ядуурл дураацсан одоо хөвгтимэн хаснаа энэ тэр гэж яадаг юу ярьж байгаа. Тэр хасч болохгүй шүү дээ хөвгтимэнгээр амьдарч байгаа хүмүүс зөндөө байж байгаа жишээ. Тэгээд ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь бас их ядуурсан дууралсан зөвхөн яг өдөрлөө одоо юуныхаа халамжийнхаа мөнгөөгчгээл дахиад сан хүчлэлт байхгүй гэж яадаг. Энэ хүмүүс яад юм. Ерөөсөө яаж амьдрах юм байгаа юм. Тийм л юм байна шүү дээ. Амьдралын асуудал байна. Ажил төрөл хэрэгтэй байна. Хүндрэлтэй шүү дээ. Хөгшин хүнд бол ажил олддгүй шүү дээ. Тийм ажил гэж юм байхгүй шүү дээ. Өнөөдөр тийм хайлтын байр гарцсан юм яриад юм шүү дээ. Тэр нөө амьдралыг хийж байгаа юу ч байхгүй шүү дээ. Өөрөө ард түмнийг ажтайхан амьдралаасаа гэж хүсэж байна. Хүмүүрийг хамгийн гол нь хүмүүсийг ажилтаа байлгах хэрэгтэй шүү дээ. Тийм үү дээ. Ажил хийж хүн чинь сайхан амьдрна шүү дээ. Хөдлөн бол одоо юм гайгүй байсан. Одоо энэ жил бол өссөн байна. Зарим юмны үн бол одоо буурсан. Малын одоо түүхэд энэ мах эднэр бол одоо буурч гисэн. Тэгэхэд бас одоо энд байгаа одоо ногооны үн жишээ хайцангуугаар одоо өссөн энэ жил. Малчтал жоохон хэцүү байна. Түмд бол харин ашигтай л юм. Ер нь хот хөдөөгөө бол одоо малын энэ мах бол одоо хайцангуугаар одоо хэмдэрчлээ. Бас болцооны бол одоо шинд бол одоо нөөцтэй болох боломжтой болчихлоо.
Эвлжил тааруу байна зутаа цас ихтэй. Тийм байна. Зам мам боогдсон тиймэрхүү ашиг тааруу байна. Өнөөдөр шимдэр нь өмнө цас орж ирсэн. Урдаг тэгтэн багцар урдагс энэ жил бол бүр их урж байгаа. Зутгатаал баруун талаа нь зутгатаал дээр хандаад байна шүү. Та нар одоо сумын удирдлагуудаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа шүү? Өөртөө явал малчтаа нэргээл барайл тэгээд байгаа шүү. Тэгээд нэг их өвс мөвс гараагүй бас нэг их зутаагүй баруун тал руу бүр хоньяг гисээ цас урчгсан. Тэгээд эргээл тойрол явал тэгэл байгаа. Тэрнээс ш одоо нэг монтоос нэг их өвс удааг бол байгаа. Тийм нэг их зутааг бол гэхдээ зутрахтаал урцсан байна л. Зуншлаг юм тааруулсан шүү дээ бас. Өвс нөгөө муу гарсан манай тийшээ. Одоо би хөдөө одоо явж байгаа замын компанид ажиллаж байгаа саяхан урж ирлээ. Одоо 9 сарын 1 шинэ хууль мөрдөгдсөн юм байна. Тэрийг би одоо шарган минь одоо ингээд би одоо та ийм зөрчил би нэг зөвхөн нэг машины одоо номын гэрэл миний хачигтэр асаагаа явсан байна. Тэрийг би одоо бүрэн бүтэн гэж одоо загдаад одоо бичгээр тань зүйлээд би одоо ямар зөрчилгөө чингээ буугаад ирсэн чинь номын гэрэл нь асахгүй танаа машины чинь бичгээр зөрчилтэй та энэ зөрчилтэй айлгаж заах найрдаг нь одоо энийг ятрын одоо гэрэлгээг нь одоо шатсан байлгүйгээд яс бичгээр төчтөр авъявс. Өглөө 9 цагт ирээд уулзахтай зэрэг 48 мянган төгрөгийн торгол авчихсан. Тэр болгон жолооч нар одоо ганц жолоосорч биш л 48 мянган төгрөг кармасан гаргаад одоо төлөөр ялуураа өгчгийг юм хүн амтны байдаг. Та хөдөлгөөнд оролцож болохгүй л би одоо бас нэг 3 төгрөг болохын тулд бас хөдөлгөөнд оролцмоор байдаг. Бас нэг агуурх нь одоо зөрчлийн арилгуулад тэгээд одоо 76 гишүүтэйгээ та нар ярьсан сайхан бомбо болсон байна тийм. Эвлийн цагаараа ажил байхгүй болчихжээ. Зун мунд бол барилга дээр гайв ажил гарт. Эвлэл зогсчихж байна. Дээр нь тэгэл бас нэг өдрийн ажил тэгэл ажиглал байдаг. Залуучууд бол одоо нийгэмд юм хийхгүй шах байна. Яг одоо энэ дээр хэмжсэн юм байхгүй шүү дээ. Энэ дээлгөө хүмүүс байхгүй л шүү. Хөгт маань төгсөж ирээд ажлын байрг болчихсон. Энэ юу гэхээр боловсролын гажууд. Сайн нэгэн застай сайн ус орон бол хөгжиж явдаг байхгүй юу? Дараагийн мэдээ хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар Улаан сумын засаг даргын хамгийн газартай хамтран албан байгууллагуудаа хот-тогтчид үйлчлэгээний чиглэлээр гэрээ байгуулахаар болсон байна. Энэхүү гэрээний дагуу албан байгууллага аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 м хүртэлх газрын цасыг цэвэрлэх шаардлагатай байна. Өвөл цагаарч цас нэмж орсоор байна. Үүнтэй холбоотойгоор замын халдвараа уулгах зам тээвэр ост гарах эрсдэл эмтэрсээр байна. Тиймээс иргэдээс замын цасыг арилгах тал дээр нэлээдгүй шүүмжирсээр байна. Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас замын халдвараа уулгаа багасгахад зөвхөн цөөхөн гидэн ажилтныхаа хүчийг дайчилж байгаа нь цасыг бүрэн арилгаж замын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа юм а. Тиймээс өнгөрсөн жил хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар 120 сая төгрөгөөр цас цэвэрлэгээний машин худалдаж авсан. Тэр машин хаан байна гэх иргэд цөөнгүй байна. Тэгвэл энэ машин ажиллаж байгаа эсхийг тодруулахад замын дагтарсан цасыг цэвэрлэж дийлэхгүй байна. Зүгээр л цасыг багасгаж нэмгэлж байна гэсэн тайлбарыг хийж байна. За 120 сая одоо нөгөө ус цасны машиныг л яриад байгаа. Тэгээд энэ бол ажиллаж байгаа. Тэгээд одоо янз бүрийн сошиал юугаар бичиж байгаа шиг эвдэрсэн сэлбэг нь байхгүй гэсэн юм байхгүй. Ингээд танаас ч гэсэн бас бид нар танаас мэдээ өгсөн тийм ээ. Гудамжаар шүүрдээ явсан. Энэ яг ялангуяа энэ асфальтын зам дээр одоо жишээ нь нисэх уудлын машинтыг харьцуулж байгаа. Нисэх уудлын машин талбайгаа маш сайн зөв. Яагаад гэвэл тэн дээр нэг машин битгий хэл баг нөгөө тэгээ торон хашаатаа тэн чи юу ч явдаг яг нөгөө цасны хөвсгөрөөрөө тэр зам дээрээ байдаг учраас дагтарчтайгүй учраас энэ чинь ингээд шүүрдээ түрээ явах боломжтой. Манай энэ зам дээр манай Улаан гомны чинь одоо энэ автозамын хөдөлгөөн ачаал нь болохоор одоо урдны одоо нөгөө 5-10 жилийн өмнөх шиг шөнө машин явахаа ингээ болоод зогсдог биш. Одоо ингээд танаас мэдж байгаа тийм шөнө машин цас орж явахт машин явж чинь тэгэхээр дагтарчдаг. Замын одоо тэр асфальтын замын температурын унаас шалтгаалаад эхэлж орсон цас нь хайлаад дээрээс нь цас уучаар дахиад доотлолтой мөсөөс хөлддөг. Тийм ээ. Тэгэхээр одоо ингээд аж ахуйн нэгжүүд гараад бүтлийнхаа замыг ингээд цогхоход тийм ээ цавчаад салахгүй байгаа мөс штэ. Энийг ингээд зүгээр нэг тороосон шүүр ингээд тэр юугаар ингээд энэ доороо нөгөө хаймар ултаа төрдөг хутгаар гэсэн үг. Ингээд түрхээр энэ хүмүүс бас энийг яг орж байгаа үед нь бид нар нэмэлэх яг орж байгаа үед нь шүн явж байгаа л да манай маш.
Цас цэвэрлэгээнд дан ганц хотын хүчит цэцэрлэгжүүлэлтийн газрын ажилчид хүрэлцэхгүй байна. Тиймээс тус байгууллагаас Улаан сумын засаг дарга хамтран бүх аж ахуй нэгж албан байгууллагатай хот төгсөлд үйлчлэгээний гэрээ байгуулан ажиллахаар болсон байна. Өмнөх жилүүдэд аж ахуй нэгжүүдэд 50 м хүртэлх газрын цасыг цэвэрлэх шаардлага тавигдж байсан байна. Энэхүү гэрээ байгуулснаар тухайн байгууллагын хариуцлага өндөрсөж байгаа юм а. Нийслэлтэй бас харьцуулаад. Тэгэхээр бид нар яг одоо энэ манай хотын үйлчлүүлэлтийн газар Улаан сум тамгын газар цэцэрлэгтэй хамтраад энэ юу хийж энэ тогтцол цэвэрлэгээний гэрээ гэж хийж эхэлж байна аж ахуй нэгжүүд. Энэ нь болохоор нөгөө энэ тэр нөгөө замын хөдөлгөөний аюулгүйн тухай юундач байдаг одоо тосны тухай юундаж байна. Энэ сумын тэр үйлчлэгчдийн одоо тогтоол гаргах гэж төсөл оролцсон байна. Жишээ нь өнөөдөр хүрэлцэж байна тэр үйлчлэгчд. Тэгэхээр энэ дээр ямар гэрээ вэ гэхээр албан байгууллага аж ахуй нэгжүүд үүдний болон нийтийн эзэмшлийн 50 м газрын арчилгаа хамгаалтыг хийх ёстой. Би нийтийн эзэмшлийн хэлж байгаа шүү. Тэгэхээр энд нь юу багтах вэ? Тэр явган зам, авто зам нь үүдний довжоо, тийм ээ авто зогсоол, одоо хэрвээ зогсоолтой бол тэр нь багтах ёстой. Нийслэл яг ингэ явдаг гэрээ хийгээд. Яг ингээ хүн гар гээд бид нар гар гээ шаарддаг. Энд чинь уг нь ухамсарын юм шүү дээ энэ чинь. Тийм үстэй. Гадны орчин аюулгүй орчинтой альтарч унахгүй юм багт нь тухайн байгууллагад л хэрэгтэй. Нэг одоо жишээ нэг хөлөн өвдсөн настай хүн юм уу тийм ээ альтаргаатай ингээ шатаар ингээ гарснаас түвгээл хэцүү үстэй тэр чинь. Тийм ээ. Тийм учраас ер нь энэ ухамсарын юм заавал одоо энийг гэрээгээр алуучуулж ингэж одоо тэгнэ ингэн гэж хийх биш. Ер нь л одоо ингээд бид нараар нэг шаардуултгүй үйл ажиллагаа болж байгаа байгууллагууд тэр үдээлцгийг үүднийхээ цаас тэр нийтийн эзэмшлийн зам талбай гэж байгаа шүү дээ. Энийг бол арчлаад цэвэрлээд өөдлөх айлгүй таалганасаа гэж тэгэл явах хэрэгтэй. 120 саяар авсан цас цэвэрлэгээний машин энэхүү дагтарсан цасыг цэвэрлэж дийлэхгүй байна гэсэн тайлбарыг холбогдох байгууллагаас хийж байна. Манай сум ганц энэ жил ийм цас орж байгаа бишээ. Анхнаасаа энэхүүд машиныг худалдан авахдаа гарах эрсдлээ тооцоолоогүй худалдан авсан нь үүнээс харагдаж байна. Эцсийн дүндээ цас цэвэрлэгээний машин усны ёнкс долоод дуусах нэ. Дараагийн мэдээ. Өнгөрсөн 7 хоногт Улаан сумын нийгмийн ажилтнууд хамтран сайн улсын аяныг өрнүүлсэн. Тэгвэл энэ удаад ард иргэдэд чиглэсэн амьдрах ухааны сургалт хилцүүлэхийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Улаан сумын нийгмийн ажилтнууд хамтран ард иргэд рүүгээ чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байна. Өнгөрсөн 7 хоногт амьдралын тус аяныг өрнүүлж 27 орхид эд материалын тусламж үзүүлсэн бол энэ удаад оюутан хөрөг оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Айл өрхүүдийн амьдралын төвшөндөө танилцсны үндсэн дээр амьдрах ухааны сургалт зохион байгуулах юм байна. Бид нар бол энэ өнгөрсөн 7 хоногт бол аянда амьдралын тус сайн улсын аян өрнүүлээд иргэдэд бол тусалсан байж байгаа. Энэ 7 хоногт болохоор бид нар зорилттой бэлэг рүү чиглэсэн бол сургалтуудыг бол зохион байгуулна. Жишээлбэл одоо хүнсний толгойн авдаг иргэдтэй нийт нэмзэг бүлгийн иргэд тэгээд иргэд бас хүсвэл тухайн одоо иргэдийн юу хүс сонирхож байгаа тухайн хэрэгцээн дээр нь тулгуурлаад сургалтыг бол бас одоо явуулж болно. Чиглэл нь болохоор бид нар яаж байгаа гэхээр хүн одоо дан ганцтай нийгмийн үйлчлэгийг бол төрөөс ингээд аваад байх биш бас ингээд тухайн үйлчлэгийг авсныхаа хэрээр хүн өөрснөө бас ингээд хэдийгээр хөдөлмөрлөн нийгэм үгээд штэ нөгөө нэг загас барьж өгөх биш барих аргыг одоо зааж өгвөл одоо тухайн хүний амьдралд илүү үр дүнтэй гэж бас хүмүүс бас ярьдаг те гих мэтчлэн бол бид нар тэр юугаа бол сургалтуудыг бол энэ 7 хоногоос хий гэсэн бүх баг болгоны 11 багаас бол одоо хүмүүс аваад иргэд аваад сургалтуудыг бол олон сумын иргэний танхимаар бол зохион байгуул. За тэгэхээр энэ 7 бид нар бол одоо сар гарны хугацаанд бол хүн намын бол тооллого бол явагдаж байгаа. Тухайн бол 9 баг дээр бол юу явагдаж байгаа. 9 баг дээр 9 тоологч явагдаж байгаа. Тоологч яваад 5 дахь өдрөө алганд бид нартай ирж тулгалт хийгээд хүн намын бол тооллого бол одоо ингээд улсын хэмжээнд бол компакт ажил 12 сарын 15-нд бол одоо тооллого дуусгах хэрэгтэй. Тэгэхээр иргэд минь энэ дээр бас бас нэг хумсартай хандмаар байна. Статистикийн тухай хуулиар бол 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэд бол тухайн сумын харьяанд бол бүртгэгдэх байгаа. Гэтэл бол манай хөдөөний сумууд маань бол яаж нэхэр одоо манай өгнүүд аваад үзвэл түргэн бол маш их ачаал үүсгэж байна. Жишээлбэл 6 дугаар аг дээр 3 жил, 4 жил, 5 жил
ингээд бол амьдарч байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хөдөө малтаа гэд ингээд шилжиж ирдгүү өөртөө. Тэгээд бид нэр багийн дарга нарын шилжүүлдгүү. Тий. Гэхдээ бол хүн угаасаа бид нар Монгол улсын хуулийн дор ажиллаж байгаа юм чинь төрийн ажил хийж байгаа юм чинь хуулиар барьж ажиллах хэрэгтэй. Хүмүүс бол 6 сараас дээш хугацаагаар суусанд бол ямар ч асуудалгүй тухайн багт шилжих ёстой. Сүүлийн жилүүдэд иргэд төрийг халамжийн байгууллага мэтээр санаж бэлэнчлэх сэтгэлгээ суусан. Тэгвэл иргэд халамжаараа суух бус амьдрах ухаанд суралцвал амьдрал нь дээшээ дэвчих боломж өртөх юм. Амьдрах аж төрөх ухааны сургалтуудын хүн амын хэрэгцээнд тулгуурлан иргэдийн боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх, ажил амьдралаа зөв төлөвлөж зохион байгуулах цогц чадамж эзэмшүүлэхэд чиглэгддэг. Тиймээс иргэд энэхүү сургалт хилцүүлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй юм а. Дараагийн мэдээ. Манай аймгийн хэмжээнд он гарсаар 70 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 60 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байдаг байна. Тиймээс Улаангом сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл хүүхэд гэр бүл хөгжлийн хилтэс хуулийн байгууллагатай хамтран цаашид хамтран ажиллах ажлын төлөвлөгөө хийлцэж байна. Улаангом сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 10 дугаар сард онцгой байдлын газар цагдаа газартай хамтран гэр хорооллын аль өрхөдөд гэмт хэрэгээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл хяналт хийж ажилласан. Тэгвэл энэ удаад хүүхэд гэр бүл хөгжлийн хилтэс хуулийн байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж байна. Сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс багийн иргэд нийт хурлын дарга тэргүүлэгчид багийн цагдаа хэсгийн ахлагч нарыг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна. Уулзалт ярилцлагад аймгийн прокурорын газар, аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, хүүхэд гэр бүл хөгжлийн хилтэс хамтарсан санал дүгнэлт гаргахыг хамтарсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна. Энэ уулзалт ярилцлагын үр дүнд багийн цагдаа, багийн иргэд нийтийн хурлын дарга тэргүүлэгчид аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг баг тус үр дээр явуулж ажилуулах. Энэ ажлын хэсэг нь худалдаа үйлчилгээ, баар цэнгэний газруудын үйл ажиллагааны хяналт тавих чиглэлээр бас 11-12 сард ажиллах юм. Энэ ажилтаа холбогдуулан уулзалт ярилцлага бас урьдчилсан байдлаар хийж байгаа. За уулзалт ярилцлаганд хүүхэд гэр бүл хөгжлийн хилтэс аймгийн прокурорын газар бас Улаангом сумд үйлдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн талаар бас тодорхой санал зөвлөмж хийж байгаа. Улаангом сум нийтдээ 70 гаруй гэмт хэрэг 11 сарын байдлаар 70 гаруй төрлийн гэмт хэрэг үлдэгдсэн байна. Үүний дийлэнх хөв нь хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдолтой хэрэгүүд байгаа. За гэр бүлийн маргаанаас үүдэн бусдын бие махбодод хохирол учруулах энэ төрлийн гэмт хэрэг бас зөнхөлж байгаа учраас хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцээс бас яг тухайн асуудал хариуцсан мэргэжилтэнд оролцуулж цаашид баг дээр явж ажиллахад гэр бүлийн талаар ямар бодлого баримтлах бас яриа танилцуулга хийхдээ юунд илүү анхаарах гэдэг тал дээр бас зөвлөмж авах хүнээс хүүхэд гэр бүл хөгжлийн хилцээний мэргэжилтийг урьж оролцуулж өнөөдөр уулзалт ярилцлаганд оролцуулж байна. Аймгийн хэмжээнд цагдаагийн газар төрсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл дээр бид нар дүн шинжилгээ хийгээд энд гэр бүлийн хүчирхийллийн асуудал нь ямархуу байрыг эзлээд байна. Энэний ардл тэгшний хүүхэд байна гэдэг тэр голдуу төвлөрч ярьж байна. Хамгийн гол нь бид нар иргэдийн мэдлэг мэдээлэлээр л илүү хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тэгээд ер нь бол энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвхөн цагдаагийн байгууллага биш, зөвхөн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцээс судлаачдад бол энэ асуудал шийдэгдэх гэсэн үг бол байхгүй. Тийм учраас бид нар өнөөдөр Улаангом сумн дээр Улаангом сумынхаа нийт багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар тэгээд нөгөө багийн хэсгийн цагдаа нар за тэгээд цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага хамтарсан юм хилцүүлэх зохион байгуулж байна. Тэгээд ер нь цаашдаа бид нар юун дээр анхаарах уу те? Эх оны өнгөрсөн оны ажил маань ямар эх оны ажлаа юунд чиглүүл төлөвлөх үү? Дан ганцаараа ингээ байгууллагууд ажиллаад тах юм уу? Хамтарч ажиллах нь зүйтэй юм уу те? Хамтраад юу хийх ёстой? Тэгээд ялангуяа энэ анхан шатны нэгжүүд дээр ажиллаж байгаа хүмүүс маань юун дээр анхаарах уу гэдэг дээр л өнөөдрийн хилцүүлгийн гол агуулга нь оршиж байгаа юм. Тэгээд бид нар юун дээр төвлөрч яриад байна вэ гэхээр зэрэг яг энэ гэр бүлийн хүчирхийл гэр бүлийн асуудал руу хандуулаа хүүхд эрхийн зөрчил рүү ингээ хандаад ажиллахаар тодорхой хэмжээний төсвийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыгаа яагаад энэ хүмүүстэй яриад байгаа юм бэ гэхээр зэрэг тэр хүүхд хамгааллын хариу үйлчлэгэнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтын нөлөөллийн арга хэмжээд тодорхой хэмжээний төсвийн таавах нь батлуулж өгөөч. Энд
яг ард нь байгаа энэ нарийн ширийг асуудлын яг гол одоо утга учирыг сайн ойлгоод яг энэ дээр ийм юм хүндрэл өршил хүний харах нүд харах өнцгөр тэгэхээр бид нар яг мэрэгжлийн байгууллагууд яг асуудал ийм байгаад байна. Энэ дээр одоо ийм зүйл шаардлагатай. Ирэх үеийн албан тушаалууд маань одоо энэ дээр анхаарч шийдвэр гаргах түвшний хүмүүс маань одоо эхний шийдэж өгөөч. Эдийн засгийн хүндрэл ямар нэгэн хүндрэл бэрхшээл заагаад ингээд шалтгаалаад бид нар төсөв санхүүгээ хумаадах юм бол бас хэцүү. Гэхдээ хумж болохгүй одоо асуудлууд гэж юу байгаа гэдэг тэр эхний ээлжинд анхаарат. Тэгээ энэ одоо яг амин чухал иргэдийнхаа нийгмийн хамгааллын одоо хэрэгцээ шаардлага тулгымцсан энэ асуудлуудад тодорхой хэмжээний төсөв санхүүгээ болсон гэж анхаарч өгөөч гэдэг үднэс өнөөдрийн одоо хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд хамтраад хийж байна. Энэхүү уралд анхан шатны буюу иргэдийн нийтийн урлын төлөөлөгч нар оролцож байгаа бөгөөд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулна, аймгийн удирдлагууд болоод дээд байгууллагууд руу уламжлах юм байна. Хэсэг реклам сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.